Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе. Сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн байцгаана уу хөгжилтэй өсгүүдээ. Ямар сул юм бэ? Сайн байцгаана уу? Баярлалаа. Үзэгчдээ хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг эхлэж байна. Бид их сайхан хэлээрэн алдаагүй зүг бичих юм бол монгол хэл маань улам дэлгэрэн батчих үлээ. Энд цагаан толгойн 35 үсэг цөм цугларсан байна. Ингээд нэвтрүүлгээ эхлэхэд бэлэн хөгтүүдээ. Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын их засаг лицей сургуулийн инх баяр өгчтэй 3-ын банкын Цэнхэр баг. Харин миний баруун гар талд нийслэлийн ерхий боловсролын 38 дугаар сургуулийн зол жаргал өгчтэй 3-ын ангийн улбар шар баг. Одоо бүгдээрээ хамтдаа улбар шар багийнхаа ишиг лавсгийн харцгаая. А э и а у ямар мөн юм бэ? Одоо харин хамтдаа Цэнхэр багийн их шиг тгэгүүлэгчдийг харцгаая. Монгол Баавар М Н Л Б В Р тийм ээ. Тэд бүгд бүрэн байна. Хамтдаа нэвтрүүлгээ эхэлцгээе үзэгчтэй. Нэвтрүүлгийн 1-р үе бид бүгдийг бүтээн. Бид бүгдийг бүтээн. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин гурав дахь үгийг бодтоод үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Нэвтрүүлгийн зүгээс 2 багийн дунд 3 үг өгнө. Эдгээр 3 үг нь нэр үг байна. Нэр үг гэхээр хүүхдүүд маань сайн мэдж байгаа ах тийм үү? Хэн юу гэсэн асуултанд хариулагдах үг байх юм. Ингээд эхний үеийн 1-р үг нэг үетэй нэр үг, 2 дахь үг 2 үетэй нэр үг, 3 дахь үг 3 үетэй нэр үг байна. Ойлгомжтой юу хүүхдүүд ээ? Ямар мундаг юм бэ? Тэгэхээр тун удахгүй студиуд тоглогдох жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар хамгийн ихний нэг үетэй нэр үг олж мэдэх нэ ойлгомжтой юу? Бүгдээ хамтаа халах тушээ. Манай нэвтрүүлэгт нэгэн зочин ирсэн байна. Миний шүүрийг харсан хүүхэд байна уу? Оо! Та нар худлаа нуучаад гаргаж ирэхгүй байгаа юм шүү. Босч доо. Аа! Хаанар авсан байх нэ. За гаргаж өгөн дөө. За байхгүй. Нэг үетэй нэр үг шүү. Чин уусан байна. Шүүрийн алдсан уу? За. За хүүхдүүдээ бэлэн үү? Нэг үетэй нэр үг шүү. Үг бүтээх цаг. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг цаг дуслаа. Үзэгчтэй хоёр баг маань аль хэдийн үгээ бүтээж дууссан байна. Бүгд хамтаа харцгаая. За, улбар шар баг маань сүм гэсэн үг бүтээсэн байна, тийм үү?
Сүнс гэсэн чинь хоёрын сүнсэг байхгүй байсан. Тийм үү? Тий. Яагаад сүнсгээ бодсон бэ? Яагаад гэвэл шүүр ирсэн болохоор нь. Шүүр тэгвэл сүнс барьдаг байх нэ, тийм үү? Шүүрийг сүнс барьд юм уу? Чаарсан уу? Үгүй, Сүнс харсан уу? Шулуун гэхээр хоёр үгтэй үг болсон. Болчоод байна. Уул нь болохоор бид нар чинь нэг үедээ нэр үг таах хэрэгтэй, тийм үү? Тий. За бүгдээрээ тэгвэл хамтаа цэгэр баг харъя. Цэгэр багийнхан шүүр гэсэн үг бүтээсэн байна. Яагаад шүүр гэдэг үг бүтээсэн бэ? Чи миний шүүрийг харсан уу гэдсэн. Яг зөв. Тэр текстээр нь дамжуулж олж мэдсэн байгаа нь шүү дээ. Чиний хувьд? Яагаад л нөгөө нэг шүүрээ хайгаадсан болохоор. Зөв. Чи ер нь шүүр харсан уу өмнө? Шулмын шүүр харж ирсэн өмнө? Харж байгаагүй. Шулмын шүүр яад юм? Шулам шүүрээрээ яад юм? Нист юм уу? Юу нисээ явдаг. Тэгээ бас нөгөө нэг шүүрээ хайгаад ардуур яваад ахаар нь шүүр гэж утсан. За тэгвэл бүгдээрээ эхний үе буюу нэг үетэй нэр үг зөв хариулт юу байсныг олж мэдцгээе. Тийм ээ. Энэ бол шүүр байла, баяр үргэе. Та нар багтаа нэг оног авчаадлаа. Дахин баяр үргэе. За харин улбар шар багийнхан маань төрөгч шиг боллоо те. Сүнс, шулам гэдэг үгнүүдээр хоёр үетэй баймаар юм гэ те. Тэгэхээр дараагийнх нь тэмцээнд нь даалгавртны амжилт хүсье. Цэгэр багийнхан байна уу? Улбар шар багийнхан байна уу? За тэгвэл бүгдээрээ хамтдаа эхний үеийн хоёр дахь үг болох хоёр үетэй нэр үгийг олж мэдцгээе. Энийг олох юм бүгдээрээ нүдэн анихыг хүсэж байна. Нүдэн аниад зөвхөн чихээрээ сонсоорой. Тун утахгүй студид нэгэн дуу чимээ сонсогдно. Тэр дуу чимээний тусламжтайгаар бүгдээрээ ямар үг вэ гэдгийг олон ши ойлгосноо. Энэ үг бол хоёр үетэй нэр үг. За анхаараарай, бэлэн болсон бол яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Цаг дуслаа. Үзэгчтэй, багууд маань аль хэдийн үгээ бүтээсэн байна. Цэгэр баг онгоц гэж бүтээсэн бол улбар шар баг мөн адил онгоц гэж бүтээсэн байна. За, яаж онгоц гэдгийг олж мэдвэ? Цэцний нөгөө чимээ дугараад хаана? Онгоцос сууж үзсэн үү? Үцээгүй. Сая гэхдээ мотоциклийн чимээ биш байгаагүй. Харин мотоциклтэй эдлэг явж исэн мөртлөө сүүлд нь нэг нисдэг тэрэг шиг тэгэхээр нөө нэг нисдэг тэрэг чинь ингээ хоёр үг ингээд хоёр биш өөр ялчаан онгоц гэдсэн. Яг зөв. Тэгвэл хамтаа цэгэр багийнхныг яагаад онгоц гэж бүтээснийг сонсцгоё. За, яагаад онгоц гэж бүтээсэн бэ? Яагаад гэвэл онгоц шиг дуграадсэн. Яг зөв. Чи онгоцос сууж үзсэн үү? Үзсэн. За, онгоц тэгвэл хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн. Тэгвэл чи надад үеэр тасалж хэлж өгөх үү? Онгоц. Зөв хүүхдүүд ээ. За тэгвэл бүгдээрээ хамтдаа үеэр таслаад үзье. Онгоц. Маш мундаг. За бүгдээрээ одоо харин хоёр дахь үг, хоёр үетэй нэр үг ямар үг байсан бэ гэдгийг олж мэдцгээе. Тийм ээ. Энэ бол онгоц гэдэг үг мөн байсан юм аа. Баяр хүргэе. Одоо харин нэвтрүүлгийн маань хамгийн чухал үе. Багууд маань үгүй амжилттай бүтээсэн ч гэсэн аль баг хамгийн дөрөв чонгоод арсан байна. Энэ удаа цэгэр баг байжээ. Тэдэнд баяр хүргэе. Үзэгчтэй 1-р үеийн 3 дахь үг 3 үетэй нэр үг. Хүүхдүүдээ 3 үетэй нэр үг гэдгийг хамгийн сайн анхаараар ойлгосноо. Энэ удаа харин студид маань нэгэн жүжигчин үргэлжлэн ирсэн байгаа. Тэр жүжигчин юу хийх вэ? Үйл хөдлөлийн тусламжтайгаар 3 үетэй нэр үгээ олж мэднэ шүү. Ойлгосноо хүүхдүүд ээ? Бэлэн бол бүгдээрээ хамтаа алгаад шат жүжигчтэй хүүхдээ авсгая.
Баярлалаа. Одоо харин хүүхдүүдээ үг бүтээх цаг ирлээ. Цагийг зогсоо. Үзэгчдээ энэ удаа багууд маань үнэхээр ширэн өрсөлдөөнтэй явагдаж байна. Багууд маань ахаад л өгнүүдээ бүтээж эхлэв. Хамтаа олж мэдцгээе. Улбар шар багийнхан бүжигчин гэдэг үг бүтээсэн байна. Цэгэр багийнхан мөн адил бүжигчин гэдэг үг бүтээсэн байна. Хүүхдүүдээ улбар шар багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? Цэгэр багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? Хүүхдүүдээ бүжигчин гэдэг чинь 3 үетэй нэр үг мүү юм уу? Тийм үү? За тэгвэл бүгдээрээ хамтаа нэг үердслаад үзгөө. За тэгье. Бүү жиг чин. За дахиад нэг удаа. Бүү жиг чин. Яг тийм байна. 3 үетэй байна те. За тэгвэл яагаад бүжигчин гэж бодсон бэ? Янз бүрийн дуундар бүжиглээд байсан. Аа зүг. За энэ дундаас тэр бүжигнүүдс мэддэг бүжиг байсан уу? Байсан. Ямар бүжиг мэддэг? Монгол тийм бүжиг. Тэр бүжиг мэддэм үү? Чиний хувьд аль бүжиг мэддэг вэ? Бас тэр Монгол бүжиг. Чи бүжиглж чадах уу? Чадна. Ямар бүжиг юм? Монгол бүжиг үү? Бүжиглэх үү? Бүжиглэхгүй юу? За та хэдээс бүжиглэх хөхтэй нөө? За ямар бүжиг бүжиглэх юм? Би ер нь зөндөө олон бүжиг мэднэ. За тэгвэл чи Монгол бүжиг мэдгүй. Чамд сая аяыг тавиад тэгвэл чи бүжиглж чадах уу? Би ер нь Монгол бүжигнээс жоохон сайн мэддэг. За тэгвэл эхний хонт нуурыг үзэх юм уу? Балет би хамгийн их ер нь балетчин гэж бодсон гэхдээ бүжигчин байсан. Тийм үү. Тэг бүжиглэхгүй юм үү те? За тэгвэл бүгд цэгэр багаас харъя те. За цэгэр багийн яагаад бүжигчин гэж бодсон бэ? Олон хөдөлгөөгээд бүжиг хийгээдсэн. За тэгвэл яг ямар бүжиг бүжиглсэн юм бол мэдгүй. Ардын бүжиг бүжиглсэн. Яг зөв. Тэгээд бас балетын бүжиг бүжиглсэн. Өөр ямар бүжиг бүжиглээ хахад бүжиг бүжиглсэн. Өөр болохоор хосын бүжиг бүжиглсэн. За тэгвэл бүгдээрээ зөв хариултыг олж мэдхөө. Зөв хариулт бол та нар угаасаа зөв бүтээсэн байна. Тэр бол бүжигчин байсан ба баяр хүргэе. Харин энэ удаа аль баг төрөж хонгоод арсан бэ? Улбар шар баг байлаа. Баяр хүргэе. Нэгдүгээр үед багууд маань сонсож, харж, бас бодож үгээ бүтээлээ. Энэ бүхний эцэст багууд маань хэдэн оноо авсан болоо. Улбар шар баг нэг үгийг амжилттай зөв бүтээж багтаа 1 оног авсан байна. Баяр хүргэе. Харин цэгэр баг маань 2 үгийг амжилттай бүтээж багтаа 2 оног цуглуулж чадсан байна. Баяр хүргэе. Одоо харин 2 дугаар үе намайг олоорой. Намайг олоорой.
Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Багууд гэрийн даалгаварт эсрэг багийнхаа мэдлэгийг сорих үүднээс таны мэдхүйн асуулт бэлтгэж ирсэн байгаа. Энэ асуултуудаа багууд маань 3 дугаар ангийн Монгол хэлний сурах хүчгээс бэлтгэж ирсэн гэдгийг дуулахад таатай байна. Ингээд хамтдаа улбар шар багийн асуулт асуух сурагчийг өрж байна. Сайн уу? За, асуулт сухта бэлэн үү? Бэлэн. Бэлэн бол яг одоо Цэгэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг өрж байна. Йоо! Энэ вэ үсгүүд байна. Цэгэр багийнхаа сандарч гэнэ үү? Сандарахгүй. Тэгвэл та нарт улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг өрж байна. 1 үсэг, 2, 3, 4, 5 үсэг. Цэгэр багийнхаа бэлэн бол бидэнд асуулт хийж өгөөч. Элдсэн нэхийний нилээд хуучирсан хэсгийг юу гэдэг вэ? Асуулт ойлгомжтой юу? Элдсэн нэхний нилээд хуучирсан хэсгийг юу гэж нэрлэдэг вэ? Бод хугацаа эхлүүлье. Хариулт олсноо. Хариулт нь бол хөдөс. Зөв үү? Баяр хүргэе. За, үсгэнэ гэрэ. Үсгэнэ. Хөдс мөн байна уу? Хөдс. За, Цэгэр багийн энэ үсэг чи юу нөрөө хөдс харж ирсэн үү? Тэ яаж номон дээрээс уншсан юм уу? Тийм, намн дээрээс Хизээ энэ хичээлд орсон бэ? 5 өдөр орсон. Тэгээд шууд мэдсэн биз дээ. Асуултаа бид бүхэн тайлбарлаад өгөөч тийм үү? Элдсэн нэхийний нилээд хуучирсан хэсгийг юу гэдэг вэ? Элдсэн нэхий гэдэг нь хоньны арсыг зөөлрүүлэн элдэж дээл хийдэг зүйлийг хэлнэ. Нэхий дээлний хуучирч үлдсэн хэсгийг хөдөс гэж хэлдэг. Яг зөв. За баярлалаа. Бид бүхэнд гайхалтай тань мэдгүй асуулт бэлдэж ирсэн. Улбар шар багийнхандаа баяр хүргэе хүмүүстээ. Асуултандаа шууд хариулж чадсанараа Цэгэр багийнхан хэдэн оноо авах вэ? 5. 5 оноо авсан байна. Баяр хүргэе. Улбар шар багийнхан байна уу? Цэгэр багийнхан байна уу? Одоо харин Цэгэр багийн асуулт асуух байлж. Ингээд тайснаа Цэгэр багийн асуулт асуух сурагчийг өрж байна. За сайн уу? За улбар шар багийн өрх үү? За тэгье. Улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг Өрж байна. өрж байна. Оси гэдэг үсгөө шүү дээ. О, эс-и гэдэг үсгүүд байна тийм үү? За, улбар шар багийнхаа сандарч гинөө. Гайгүй. Гайгүй юу? Гайгүй. Гэртээ 3 дугаар ангийн Монгол хэлний сурах бичгээс сайн уншиж бэлдсэн үү? Бэлэн. Бэлдсэн бол айх зүйлгүй хамтдаа Цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг өрөх үү? За тэгвэл яг одоо Цэгэр багийн нууц үсгүүд 1, 2, 3, 4, 5, 6 үсгээс бүрдсэн хариулт байна тийм үү? Бид бүхэнд асуулт хэлж өгөөч. Байшинд орох шат гიშгүүртэй сарвч бүхий бяцхан талбайг юу гэж нэрлэх вэ? Асуулт ойлгомжтой бол бод хугацааг эхлүүлье. Сургаан үсгээс бүрдсэн. Хариулт олсноо. Олсон. Хариулт Довжоо. зөв үү? Зөв. Зөв байна баяр хүргэе. За үсгүүдээ нэгэд харуулаарай. Одоо хийх юм. Тавчаа гэж олжээ. За та бүхэн яаж асуултыг хариултыг олсон бэ? Нууц шууд бидэнд хэлээч. Байшингийн их биес илүү гарсан сойр хэсэг. Оёо бид нар гიშгэж ордог гэсэн мөн үү? Тий. Тэрийг довжоо гэж нэрлэж байгаа тийм үү? Оо яг зөв. Тэр байна те. Тэр довжоо мөн үү? Мөн. Яг зөв. За тэгвэл бүгдээрээ хамтдаа бид бүхэнд энэхүү гайхалтай тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн. Цэгэр багийнхнаасаа довжооны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя тийх үү?
За бидэнд тайлбарлаад өгөөрэй. Давжаа гэдэг нь одоо байшингийн доорх байдаг ингээд тийм шат маягтай одоо яг иймэрхүү юмыг ингээд давжаа гэж нэрлэдэг. Иймэрхүү зүйлийг давжаа гэж нэрлэдэг байна тийм үү? Баярлалаа бид бүхэнд гайхалтай тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн. Цэгэр багийнханда баяр хүргэе. Улбар шар багийнхын хэд оноо авлаа? 5 оноог сүглүүлж чадсан байна. Ахаад баяр хүргэе. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн зол жаргал өгчтэй 3-ын А ангийн улбар шар баг болон нийслэлийн ерөнхий боловсролын Экцэг лицей сургуулийн энх 2 өгчтэй 3-ын Б ангийн цэгэр багууд оролцож байна. Харин тэд 2 дугаар үе намайг олоороод энэ тэнцвүүхэн өрсөлдөж багууд маань 5 онооны эзэд болжээ. Баяр хүргэе. Одоо харин нэвтрүүлгийн 3 дугаар үе Наша Саша. Наша цаашаа. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн
даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Нэвтрүүлгийн 3 дугаар үе нааша цаашаа энэ удаа Цэгэр багаас эхлэх болно. Цэгэр багийн үсгээр наадах 3 сурагчийг тайснаа урьж байна. Энэ үе та бүхэн нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгүүдийг ашиглан үг бүтээх болно. 1 минутын хугацаанд сайтар бодож бүтээд 2 минутын хугацаанд тайзан дээрээ үгээ бүтээн. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол та бүхний даалгаврын үсгүүдийг урьцгаая. Ингээд Цэгэр багийн даалгаврын үсгүүдийг урьж байна. Ямар үсэг вэ? Вэ хагаси гэ иш ил За, Цэгэр багийнхаа бэлэн үү? Бэлэн бол хугацааг эхлүүлье. 1 минутын хугацаанд сайтар бодоод 2 минутын хугацаанд тайзан дээрээ үгээ бүтээн шүү. Бүтээсэн үг болгон 1 оноо. За. Шавгай. Гай. Шавгай. Гай. Шаг. 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 Шүү. Шаг. Шагс болсон шүү. Чи активс. Шал битсэн те. Битсэн. За цаг дуслаа. Та бүхэн одоо 2 минутын хугацаанд тайзан дээрээ үгээ амьдуулах болно. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол эхлүүлье. Аав гэдэг үгийг авлаа. Үсэг үлдээ чи ид үсэг гараач. Гал гэдэг үгийг авлаа. Гэ үсэг яв. Аал гэдэг үгийг авлаа. Ид үсэг үл. Авгаа. Нөгөө талаас уншигдсан шүү биш шүү. Лаа гэдэг үгийг авлаа. Авгаа. Гэ үсэг гар. Вэ үсэг гар. Иш үсэг. Хурдаач. Гэ үсэг. Хөөш. Байраас. Гэ. Айсаа өвчнээ байраас. Авгаа гэдэг үгийг авлаа. Шагаа. Шагаа гэдэг үгийг авлаа. Шаг. Хагас яв. Шаг. Шаг гэдэг үгийг авлаа. Хагас. Үгүй баясаа байраас. Айл гэдэг үгийг авлаа. Үлд гис яв. Гэ. Айл гэдэг үгийг авлаа. Байраас гэ хамгийн урд. Гай гэдэг үгийг авлаа. Хугацаа байгаад бол та бүхэн ахиж үг бүтээж болно шүү. Шаг. Бэсэг яв. Аав гэдэг үгийг авлаа. Аав гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. Цэгэр багийнхан нийтдээ хэдэн бүтээснийг хамтаа олж мэдцгээе. Тэд 3 дугаар үед аав, ал, гал, лаа, авгай, шагай, шаг, айл, айг, гай, аав гэсэн нийтдээ 12 үгийг амжилттай зөв бүтээж 12 оног авч баяр хүргэе. За. Сэтгэлээлж. За ямар байв? Гоё. За хангалттай сайн бүтээж чадсан гэж бодож байна уу? Үгүй юу? Хамгийн хэцүү байсан зүйл нь юу вэ? Хэцүү байсан нүү? Ингээд цаг дурлаа шүү. 5 4-гээ тоолох юм хэцүүсэн. Яг ингээд тоолоогүй хэцүү нөө. Ахаа. Өөр ямар үг бүтээх боломжтой байсан бэ? Алаг. Тэгээд чи нэг үг. Тэгээд Гэх мэтсэн зөндөө үг бүтээх боломжтой байсан байна тийм үү? 12 үгийг амжилттай зөв бүтээж 12 оног авсан Цэгэр багийн дахиад баяр хүргэе.
Яг одоо улбар шар багийн үсгээр наадах ээж. Ингээд улбар шар багийн үсгээр наадах 3 сурагчийг өрж байна. За сайн уу залуусаа. За айж гэнэ сандарч гэнэ яарч гэнэ. Сандахгүй нөө. За бэлэн бол та бүхэнд энэ үеийн дүрмийг танилцуулъя. Та бүхэн 1 минутын хугацаанд сайтар бодоод 2 минутын хугацаанд үсгээрээ үг бүтээн ойлгомжтой юу? Ойлгомжтой бол та бүхний даалгаврын үсгүүдийг тайснаа өрж байна. Улбар шар багийн даалгаврын үсгүүд. Г үсэг байна. Наша гараа тэрээрээ т ин х ис э у гиснийдтэй 7 үсэг байна. Та бүхэн эдгээр 7 үсгийг наанцан оруулаад хойш нурагч нь хөдөлгөөд байрын сэлц солигоод тайзан дээрээ үг болгож бүтээгнэ. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол бодох хугацааг эхлүүлье. Хин. Энд. Үндэс. Ус. 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 Нух. 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 Ду. Хис. 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 Ороо. Нис. Тавхаа. Нис багтаа. Нэг цаг дууссан байна. Бэлэн үү? Бэлэн бол 2 минутын хугацаанд тайзан дээр үгээ амлуулах ёстой. Хугацааг эхлүүлье. Хүү гэдэг үгийг авлаа. Сүх гэдэг үгийг авлаа. Эх гэдэг үгийг авлаа. Хүнд. Хүй. Хүнд гэдэг үгийг авлаа. Сүү гэдэг үгийг авлаа. Хүн гэдэг үгийг авлаа. Хин гэдэг үгийг авлаа. Энд гэдэг үгийг авлаа. Үндэс. Хүй. Үндэс. Үндэс гэдэг үгийг авлаа. Үс гэдэг үгийг авлаа. Үс гэдэг үгийг авлаа. Үх гэдэг үгийг авлаа. Нүүх гэдэг үгийг авлаа. Дүү гэдэг үгийг авлаа. Хис. гэдэг үгийг авлаа. Нис. Нинас яаш. Нис гэж үг байна. Нис гэж л үг байна. Нүх гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. За яг одоо улбар шар баг 3 дугаар байснийтэй хэдэн оноо цуглуулсныг хамтаа харцгаая. Хүү, сүх, их, хүнд, сүү, хүн, хин, энд, үндэс, үс, үүс, үх, нүүх, дүү, хис, нүх гэсэн нийтдээ 16 үгийн амжилттай зөв бүтээсэн байна. 16 үгийн амжилттай зөв бүтээж багта 16 оног бүтэн цуглууллаа. Баяр хүргэе. За тайзнаар харахад ямар байв? Сандарсан уу? Ер нь бол тийм амар их сандраагүй, гэхдээ ялан л гэж бодсон. За Иесусгээ чамд ямар байсан бэ? Надад ер нь бас жоохон сандарсан. Гэхдээ надад ер нь гоё эс. За үүсгээ чи энэ тайзан дээр ямар үгэнд оролцсон бэ? Үх дүү гэдэг үгэнд оролцсон. Үүсгээ чи 3 найзынхаа хооронд байсан бол ямар үг бүтээх байсан бэ? Жохон олон дүүл үг бүтээх гэсэн. Үүсгээ өөр ахаад илүү бүтээж болох
Үг байсан байна нэг хартаа. Үд. Оо бүр ахаад 2 үг гарч ирж байгаа юм шүү дээ. За үсгээ сэтгэлдээ чамд ямар байсан бэ? Яг ингээд гуруулаа явж хахад ангийнх нь үгийн сайн сонсож чадсан уу? Чадсан. Чи ямар үг бүтээсэн бэ? Сүх. Бишээ. Сүх. Үх. Гэдэг үгнүүдийг бүтээсэн үү? Ерөнхийдөө бол бүгднгийг нь л бүтээсэн. Йоо, за баяр үргийн улбар шар багийнхаа. Үзэгчтэй хөгжилтэй өсгөрийн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөх гэж байна. Ингээд та бүхний өмнө тайснаа улбар шар багийн багш болон цэгэр багийнхаа багш нарыг урьж байна. Алгант шугтай уцгааны хөгтүүдээ. Улбар шар багийн багш зоолж харгана. Цэгэр багийн багш инхүү. Яг хөгтүүдэд тайсны араас, камерын араас хараад суухад ямар байв? Хараад суухад хөгжилтэй байла. Нэг хоёрдугаар багш нь хүүхдүүдэд айгүй их итгэжсэн болохоор надад сэтгэл дүүр байла. Тэгээ ямар хөөрхөн нөгөө багийнхантай бас баяр хүргэе. Яасан юу хөө сэргэлэн хүүхдүүд вэ? Арай нээлттэй хүүхдүүд вэ? Манай ангийнхан ч болохоор эхлээд жоохон сандраад жоохон доош сэтгэлээр унангууд дэмжлэг ирсэн жоохон сэргээ явсан тийм үү? За бүгдээрэнд нь баярлалаа. Та эдэж гисэн бүгдээрэнд нь баярлалаа. Танд ч гэсэн баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За цэнгэр багийн багшууд тайсны араас, камерын араас хүүхдүүдэд харах сэтгэл ямар байв? Хүүхдүүд нь ер нь яг бэлдсэн хэмжээнд хүрч чадсан гэж бодож байгаа л та юу гэж бодож байна? Хүүхдүүдийг харахад маш сайхан байлаа. Тэг хөгжилтэй, дурсамжтай, сайхан өдрийг өнгөрүүлсэндээ баяртай байна. Тэг манай хүүхдүүд их сайн оролцлоо. Хүүхдүүдэд баяр хүргэе. Их хэл соёлын түгүйцгээ өрөөтэй амт хэвлэлийн газар хамтран ажилладаг үлээ. Ингээд амт хэвлэлийн газраас хоёр ангийнхаа сурагчдад илүү ихийг олж мэдээд илүү ихийг сураарай гэд номын бэлэг явуулсныг гардуулахад таад байна. За хамтаа номын бэлгээ авцгаая. Уппа. За ангийнхаа номын шүгээг баяжуулаарай багш нараа. За багш ангийнхаа номын шүгээг баяжуулаарай. Баяр хүргэе хүүхдүүдээ. Одоо харин тайцнаа бүх хөгжилтэй өсгүүдээ тайснаа урьж байна. Бүгдээрээ тайснаа гараад ирээрэй хүүхдүүдээ. Хөгжилтэй өсгөрийн нэвтрүүлгийн 3 үеийн нийлбэр оноог танилцуулахад бэлэн болсон байна. Хөгжилтэй өсгөрийн нэвтрүүлгийн 3 үеийн нийлбэр оноогоор Ерөнхий боловсролын их засаг лицей сургуулийн 3-ын Б ангийн инх баяр багштай цэнгэр баг нийтдээ 19 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Харин ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн зоолж харгал багштай 3-ын А ангийн улбар шар баг 22 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Ингээд хамтдаа хөгжмөнөр дуулж бүжиглээ хүүхдүүдээ. Баяртай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Их хэл соёлоо түгээцгээе.